It's За би энэ дээр бас асуултуудыг гаргаж тавья та. Коммент руу орч тээ. яа 5 хүн ороод ирсэн байна. За хэр гацалт. За энэ дээр давхар мониторинг хийчихээс. Миний дөрс бүр гацсан биз дээ. Одоо гайгүй. Гайгүй. Гэтэ ер нь жоохон хоцролттой л явж байгаа. Одоо гайгүй л юм. Тийм ээ. Хоёулынх нь ер нь жоохон хоцролттой байна. Тийм байна. Орой минь манайхаа. За зөвхөн ямар ч яриа бол тасалдахгүй л байгаа юм. За би энэ дээр нэг зэргийн юм тавьчих. Би энийг мартаа. Энэ third party application ашиглахаар гэж байгаа хаа одоо. Тий. За дамжуулт нэг дээр байна. Энийг мартаа. Энд гоцролтой л яа. За яг яран зүгээр байгаа л үү дээ. Тийм зүгээр юм. Яран зүгээр хүн хэлбэл та. На яриагаа эхлэе. Сайн байцгаана уу манайхаа. Энэ би ороод ирэх байх. Тий. За эхлээд өнөөдрийн хамтарч чөлөөтэй ярих гэж байгаа цагтаадаа баярлалаа. За тэгээд та бүхэндээ одоо яг манай Монголын зах зээл дээр сошиал дээр цахим дээр маш идэвхтэй хариуцлагатай тэгээд гоё бусдад мэдээ түгэгээ явж байгаа залуучуудаа чөлөөт ярилцлага өрнүүлье гээд шууд лайв ингээд өнөөдрөөс эхэлж байгаа. За тэгээд өнөөдрийн маань зочин нь бол Apted агентлагийн Apted Academy үүсгэн байгуулагч цогтой маань байгаа. Бас нэг юм гоё ном гаргаж ирсэн. Facebook ашиглан мөнгө олох нь гэдэг. Яг энэ ном болон үүнтэй холбоотой Facebook ашиглаж интернетээр ажиллаж хэрхэн цалинжих вэ гэдэг ийм сургалт зохион байгуулдаг маш мундаг залууга ингээд та бүхэндээ өнөөдөр чөлөөт ярилцлаганд хамтарч орж байгаа баяртай байна. За тэгээд манай цогтой маань өөрийгөө дахиад танилцуулаад өргөжлүүлээ яриагаа аваа явуучих бах. Тэгээд чөлөөтэй асуултууд асуугаа явж болно. Нээлттэй манайхан бас аяг хүлээлттэйсэн баг. Оройноос хойш 5-6 хүн орж ирээд 8 цагаас яг эхлэн эцтэйгээ асууж ирсэн. За тэгээд цогтой маань өөрийгөө танилцуулъя. За та гэхдээ түрүү мэдчихсэн Apted агентлаг гэдэг нэг ярьсан те. Яг Apted агентлагийг бүр анх үүсгэн байгуулад тэгээ яг нөө брендинг, social media marketing тэгээ бүр яг нөө байгууллагын зорилттой зах зээл рүү чиглэсэн илүү нөө үнэт цөөх рүү чиглэсэн маркетинг брендингээр яг мэргэшиж Apted Academy 2015 онд яг байгуулжсэн байхгүй. Тэгээ яг нөгөө зах зээл дээр ямар үйлчлэгээ явуулсан бэ гэхээр яг энэ брендинг гэж ер нь яг юу гэдэг, брэнд бук ер нь яагаад чухал байдгийг, за тэгээ яг брэнд commercial за мэрэгжлийн тэгээ нөгөө гэрэл зураг дээр реклам яг нөгөө үйлчлэгийг үзүүлж авч байгаад Apted Academy нь бол яг 2017 оны сүүлээс юу ихэлсэн. Тэгээд эхлээд яваад яг ер нь ингээд хүмүүс яг энэ step by step буюу алхам алхмаар нь дагаж идэг ер нь юм сурах явдлага гаргаад үзвэл яасан гэж бодоод судалгаа явуулж үзээ. Судалгаач гэжтэй зөв өөрийнхөө хувийн профайл дээр пост оруулаад үзсэж тэн дээр 50000 хүн комент бичсэн байхгүй бүр яг давхардаагүй тоогоор. Тэгээ 24 цагийн дотор тийм их хүн сонирхож байгаа. За ер нь гаргаад үзьгээд тэгээд сурах гарын авалгаа гаргаад эхний хэвлэлт нь аягүй урдан дуусчих тэр чинь 4-5 хоног дууссан ерөөсө бүх хэвлэлүүд нь. Тэгээд дахиж хэвлээд дахиж дуусаад тэгээд сүүлд нь дахиад хэвлээгүй. Ягаад тэгэхээр Facebook тэгээд дахиж нөгөө нэг хэвлээгүй шалтгаан нь юу гэхээр
нөгөө F8 апдейт гарсан шүү дээ. Сая одоо энэ бета хөлбөр дээр яваад байгаа. Тэгээд интерфейс нь илүү өөрчлөлтүүд ирэхээр яг хөө нэг ёсондоо номныхын бүх агуулгыг видео хэлбэр рүү шилжүүлээ. Видео хичээл болгоод апдейт цэг академи гэдэг манай онлайн одоо академи байгаа. Тэн дээр бүх хичээлүүд оруулсан байхгүй. Тэгээ яг хөө том апдейт хийгдсэний дараа нөгөө хичээлүүд нь дагаад өөр апдейт хийгдээ явчихдаг учраас ер нь сууж байгаа хүмүүст нь илүү амар. За тэгээд хийжсэн ажил гүйл зөндөө л одоо яг байгууллагатай бол тэгэл сонгогдоод яг нөгөө цалинтай ажил бол хийж үзчихсэн. FS Group-ийн маркетингийн албаны дараагаар 1 жил гараа ажиллаад тэгээ нэг охин компанийн захирлаар нь 4 жил ажиллаж байсан байхгүй юу. Аха. Тэгээ одоо бол ер нь ингээд энэ ковид чинь бол би нэг тийм амар юу гэдэг бидний хувьд бол одоо манай найз нөхөд ойрын хүрээл яг адил ижлэхэн салбарын улсууд юу гэж боддог вэ гэхээр боломж гэж хараад байгаа байхгүй юу. Ягаад тэгэхээр зүгээр одоо манай монголчуудын хувьд аваад үзэх нэг юм унтаа байдалтай байлаа ш нэг амьдралтай тий ингээл нэг бүх зүйл нь самсаргуу худалдаа авалтан дээр явагдаал өнөөдөр ингээл өнгөрсөн бол маргааш адилхан өнгөрдөг яг ингээ нэг юм эсвэл буюу юм дугуй нэг юм тойрогт орцсон яг ковид гарч ирээд энэ нэг пандемик одоо яг болсноо бид ямар том одоо боломж буюу opportunity гэдэг боломж нэгдэж чинь гэхээр нөө soft skill өөрийгөө олж нээх тийм ээ өөртөө нэмэлт ур чадваруудыг суулгах энэ хэрэгцээ шаардлагатай байгаад бид нар яалтчгүй хувьсгаас илүү одоо нөгөө нэг тэр шаардлага нь бий болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө нэг өөртөө цаг зав гаргаад өөрийгөө сонсоод өөртөө тэр нэмэлт ур чадваруудыг бас олгох боломж болов гэж хараад байна л да. Тийм бай. Миний боломж шүү. Ногаагүй юу? Яг зүгээр ерөөдөө бол сонсогдож байна. Баг зэргийн хоцролт. Угаасаа жижиг одоо тэгээд тэр жоохон хоцролт байгаад тах шиг байна те. Тэгээ яг ер нь тэгээд одоо тэгээд сүүлийн үед бол яг энэ Facebook дээр одоо ер нь яг monetize яагаад одоо ингээд хүмүүс ингэж их асуудаг байхгүй юу? Яагаад ингээд заавал Facebook-ээр мөнгө олох арга гэдэг тэрийг онцлоод байгаа юм бэ гэдэг юм л та. Тэгэхээр угаасаа Монголын Facebook хэрэглэгчид өөрсдөө мэдчихэж байгаа шүү дээ. Хүн амын тоотойгоо харьцуулсан индекс байгаа шүү дээ. Нийт Азийн яг Аз гэдэг юм аа Sea Asia буюу South East Asian нэмэх нь Ocean Pacific гэдэг Аз номхон талын орнууд гэдэг нэг бүсчлээд хуваачаад байгаа. Яг хөө headquarter буюу яг нөгөө төв офис нь эдрийг хариуцдаг нь хаана гэхээр Сингапурт байна, Хонконгт байна. Тэгээ Малайзд байхгүй. Сингапур, Хонконгт ерөнхийдөө нөгөө төв суурь нөгөө headquarter буюу тэр толгой нөгөө байгууллаганд байгаад идэг. За тэгээд нөгөө өөрсдийнх нь хэрэглээний индексээр манайх ч одоо бүр топ толгой зөгтөн шүү дээ. Ер нь бол нэгт орчод яваад байгаа шүү дээ. Одоо энэ Аз номхон талын орнуудтай хүн ам гэхээр нэг 3.3 сая хүн амтай. Тэгснэ тэдгээрээс давхарцсан тоогоор гар утас барьж байгаа хэрэглэгчийн тоон 4.2 сая гар утас байгаад байгаа идэвхтэй. За тэндээс нь яг ухаалаг барьж байгаа нь 2.2 сая ухаалаг утас хэрэглэж байгаа хэрэглэгч байгаагаас 2.2 саяулаа ямарваа нэгэн байдлаар сошиал медиатай холбогдсных нь 75 орчим буюу 1 сая 900 мянга гаруй хүн болохоор ерөөсө Facebook-ыг өдөр тутамдаа яг актив хэрэглээд байгаа байхгүй. Эндээс яг нөө сурталчилгааны үнцэнтэй хэрэглэгчээр нь аваад үзэхээр 70% болоо явчихж байгаа. Нөгөө 70% задрахаар нийт энэ интернет хэрэглэж байгаа хэрэглэгчдийн 55% нь эмэгтэй хүмүүс. Тэгээ эмэгтэй хүмүүс ч ер нь сошиал медиад их гоё оролцдог шүү дээ. Үнэн ч оролцдог гэдэг. Бид нар тэгж нэрлэдэг байхгүй юу? Бид нар ирчүүд яадаг гэхээр ингээд нэг буланддаг те ингээд хамны цанаас хардаг. Энэ нэг юм орсон байна. Ямар нэгэн хариу үйлдэл эрэхт үзүүлдэг. Монгол хэрэглэгчд ялангуяа лайк дарахгүй шеэр хийхгүй, комент хийхгүй, юу ч хийхгүй зүгээр хараад өнгөрдөг. Эмэгтэйчүүд бол за нэг эрүүл мэндийн зөвлөгөө авах юм бол хүүе миний найзаа энэ ийм зөвлөгөө гэж энэ хэрэглээд үз. Ээжээ энэ чи ийм зөвлөгөө байна гэж меншнийгээ таг хийгээ шеэр хийгээд яг нөө идэвхтэй хэрэглээ нэвтэрчдэг. Тэгэхээр яг энэ үүднээс бид нар энэ Facebook-ыг ерөн сонгож аваад Facebook monetize илүү өөр өгөөжтэй юм ингээд харсан. Тэгээд хүмүүсийн бас асуудаг нэг асуулт нь түгээмэл асуулт. Одоо зүгээр түгээмэл асуултууд нь яриавчаа те. Юу асуудаг вэ гэхээр яа дээ. Олон хүн энэ ажлыг одоо Facebook-оор мөнгө болоод Facebook-оор мөнгө олно гэдэг нь албан ёсоор бүр Facebook-ээс доллар цалин авах хэлж байгаа байхгүй. Тэгэхээр олон хүмүүс хийгээд ирэхээр миний орлого багасгүй гэж хүмүүс их асуудаг байхгүй юу. Энэ дээр бол бид нар юу гэдэг вэ гэхээр үгүй гэдэг хариулт өгдөө. Ягаад тэгэхээр бид нар энэ ч бас тэгээд ажил хийж ер нь нэг бас хөөрхөн гарааны бизнес болчиход байна шүү дээ. Стартап буюу гарааны бизнес гэж бид нэрлэж болно. Тэгээд ягаад ингэж нэрлээ аюулгүй олон хүн зэрэглээ гэхээр гол шалтгаан нь зах зээлийн хүртээмжийн асуудал яригдаад эхэлж байгаа байхгүй. Бид нар ямар хүртээмжтэй зах зээл рүү ер нь явж орж байгаа юм бэ л гэдгийг ойлгочих хэрэгтэй. Тэгээ та бүхэн бол анзаарж байгаа бол за яг 2012 гээд 2014 оноос өмнө уламжлалт зар сурталчилгаа уламжлалт маркетингийн хэрэглүүр бол илүү төлхөө амжилттай явдаг
гэсэн. Тэр дотроо телевизийн зар сурталчилгаа маш өндөр үнэлгээтэй байнгын захиалж өгдөг байсан бол одоо бол нөгөө телевизийн зар сурталчилгаа гэдэг нь зүгээр нөгөө илүү брендийг тодтогох гэдэг үүднээс л явж байгаа болохоос биш яг өдөр тутмын нөгөө нэг жижиглэнгийн нөгөө нэг жидүүнэр байгаа ш жижиг дунд үйлдвэрлэгч тэдний өөрсдийн дээр гаргаж байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчлэгээ зар сурталчилгаагаа өргөх телевизүүд өндөр үнэтэй учраас цаг хугацаа орон зайнаас үл хамааран маш бага зардлаар зорилтод маш олон хэрэглэгчдэд хүргэх боломжтой тэр одоо маркет плейс болчихж байгаа байхгүй зар сурталчилгаа тэр өөрийнхөө үзүүлэх боломжтой тэр талбар нь Facebook болсон. Тэгэхээр Facebook тэр өдөр болгон бүх ингээ хуваараа бизнес эрхэлж байгаа худалдаа үйлчлэг эрхэлж байгаа хүмүүс буст буюу төлбөртөө зар сурталчилгаа байршуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр эдгээр хүмүүсийн одоо жишээ нь энэ оных яг репорт нь гараагүй өнгөрсөн оны репортоор бол 18 сая доллар гэж гарсан шүү дээ. Яг энэ аж ахуй эрхлэгчдийн яг баталгаажсан үнэ. Тэгэхээр 18 сая доллар гэдэг чинь одоо бодоод үзэхээр 18 сая долларч одоо хийх юм бэ? Тэгэхээр 51 тэрбум төгрөг гэсэн үг байхгүй 51.3 тэрбум төгрөг нь бид төлбөртөө болсон. Тэгвэл Facebook monetize их буюу Facebook ажил Facebook-оор болох гэж байгаа хүмүүст яг боломж байдаг гэхээр нэг Монгол улс өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг Монгол дотоодоо борлуулах гэдэг жижиг дунд үйлдвэрлэгчид хэдий ашигтай байгаа боловч бид нар нөгөө нэг валютын нөөцийг эргээд гадагшаа урсгаад байгаа гэсэн үг байхгүй юу? Ингээнээр харин энэ интернетээр одоо ажиллаад Facebook-оор ажиллаад мөнгө олж байгаа хүмүүсийн нэг гоё үүсэж байгаа давуу тал нь юу гэхээр энэ гаргаад байгаа мөнгөнд дүнгийн 0.6%-ийг буцаж татах боломжтой буюу нөгөө гарсан 51.3 тэрбумын чинь 30.7 тэрбумын эргээд татах боломжтой гэсэн үг. Тэгэхээр 30.7 тэрбум төгрөгийн зах зээлгээ бодохгүй нэг жилийн. Тэр жилд нь хуваахаар нэг сарын 2.5 тэрбум төгрөг 2.6 тэрбум төгрөг ойролцоогоор. Тэгэхээр 2.6 тэрбум төгрөгийн зах зээл дээр ажиллана. Энэ маань өөрөө энэ төрлийн энийг яг нөө бизнес гэж ярих юм бол хүмүүс илүү амжилттай ажиллана. Ер нь бол тэр голч нээсэн зүгээр сургалт ингээд хуваараа хийн гэхээр хүмүүс зүгээр нөгөө хандлагаасаа хамаарат байна л та. Тэгэхээр энийг шууд бизнес гэрээ те. Тэгэхээр 2.5 тэрбум төгрөгийн зах зээлийн хүртээмжтэй бизнес энэ чинь өөрөө маржин нь 100% шттэ. Ямар зардал байхгүй. За өсрээд веб хостинг авлаа, domain name хөдөлж авлаа. Үгүй нэг жилийн $100 ч өрөхгүй шүү дээ энэ хоёр нь. За жилд за нэг $100 зардал гаргаад хамгийн гол нь нөгөө бэлдэх хугацаа хэрэгтэй. Өөрийгөө яг нөгөө энийг одоо хийхэд нэг юм 3 үндсэн зүйлийг би нөгөө сурагчтай хэлдэг байхгүй юу. За хамгийн эхлээд зорилготой байх хэрэгтэй. Яг зорилготой байх хэрэгтэй. Дараа нь тууштай байх хэрэгтэй. Зүгээр юм ихлүүлээд хайдаг, ууддаг, залхдаг бол хийгээд хэрэг байхгүй. Дараагийн том алхам нь бол зорилготой байх хэрэгтэй гэдэг байгаа. Зорилготой. Ер нь бизнесийн салбарт шийдвэрийг ямар хүмүүс гаргадаг гэхээр яг мундагтаа шийдвэр гаргадаггүй гэж яг бид нар харддаг л та. Мэдээж судалгаа шинжилгээ хийгээд окей бид нар бол ямар ч гэсэн эрсдэл нэг 50%-аас бага байгаа бол гээл зоригтой ордог. Яг тэрнтэй адилхан хийх гэж байгаа хүмүүс маань зоригтой, тэгээд зоригтой, тэгээд яг тууштай байгаад энэ лөө орох юм бол энэ сарын 2.5 тэрбум төгрөгийн 2.6 тэрбум төгрөгийн хүртээмжтэй зах зээлд мянган ороод ажиллахад хүн болгон дахиад хангалттай хэмжээний мөнгө авах боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нэг тийм жижигхэн одоо юу гэдэг юу биш. Тэг яг зөвхөн бид нар энэ Монголоос Facebook руу гаргаж байгаа мөнгөнд үнэл Монголоос гарсан валютаас эргээ 31 тэрбумыг татах боломжтой болохоос дахиад гадны зах зээл байгаа шүү дээ. Гадаадын маркетплейс, гадны зар сурталчилгаа байгаа. Дэлхийн тэргүүлэгч байгууллагууд. Тэдний тооцоод ороод тэгэхээр энэ бол ер нь зах зээлийн хүртээмжинд тэр чигтээ одоо юу гэдэг нээлттэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр хичнээн ч хүн хийх боломжтой, хичнээн ч хүнийг сурах боломжтой. Тэгээ хамгийн гол нь энэ гарчиг нь бас нөгөө хүмүүст ойлгуулахыг хүссэн зүйл нь Facebook-оор мөнгө олно гэдэг гарчигаас болоод хүмүүс зүгээр маш энгийн хэлбэр аргаал мөнгө олно гэж ойлгоод ах шиг байна л та. Тэгээ зөвхөн нэг Facebook дээр энгийн юм заана гэд хүмүүс ойлгоод байдаг. Магадгүй тань дээр ч гэсэн гард энэ тулгардаг бах. Одоо би тань дээр нэг ийм асуултууд ирдэг гоо. Сошиал медиа маркетингийн сургалт явуулна гинэ. Нэг зүгээр нэг пост оруулахыг заах гэдэг байгаа маа гэнэ. Хүмүүс нэг хардаж комент бичдэг те. Нэг ерөөс нэг агуул үзээгүй нэг ухагдгүйний мэдхгүй нөгөө нэг YouTube дээр байдаг нэг tutorial яриад хараа ярьсан байхгүй. Тэгэхээр энэ дээр бүр иймэрхүү сургалтуудад сууснаар ямар давуу тал олдохгүй гэхээр одоо энэ 21-р зуунда за ялангуяа сүүлийн 2 жилийн бүгдээр аваад үзээ л та энэ боловсон хүчин болоод ажлын байран дээр тавигдах одоо шаардлагын талаар ярилцээ тий. Тэр энтэй шууд холбогдчихдаг л тоо. Ягаад холбогдож байгаа гэхээр хуучин бол яг нөгөө буюу яг нөгөө дээд боловсрол эзэмшээ ингээ нарийн хэрэгтэй чухал. Одоо ч гэсэн чухалтай гэхдээ хуучных ярихаар илүү чухал. Давхар нөгөө нэг IQ буюу сэтгэн бодох чадвар чухал байсан бол одоо үед чинь IQ нэг харахаа болцсон тийм мундаг мастер, доктор, профессорыг харахаа болчиход байгаа байхгүй юу? Ер нь өөрөө энэ цаг үеийн өөр юм болоо шилжээд технологио дагаад нөгөө арга барил нь хүртэл шилжээд хэрэгцээ шаардлага нь тийм болоод тэгэхээр нөгөө soft skill буюу нөгөө нэг өдөр тутмын ажил хэрэг болдог практикаас үүддэг тэдгээр чадварууд нь
нөгөө ажилд орох гэж байгаа хүний хамгийн гол үнэлэмж нь болчиход байгаа одоо үед бол. Тэрнээс гадна IQ биш EQ-гээ гараад ирж байгаа. Энэ юу гэхээр одоо энийг л бид нар нөгөө equalize хийх гэж яхад гоё байгаа. Ингээ нөгөө нэг альва нэг асуудлыг дорн шийдвэрлэж чаддаг. Асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэж байгаа, маневр яаж хийж дээ, тэ модуляц яаж хийж дээ, эдгээр нөгөө нэг хүндээ илүү үн цэнтэй зүйл болчиход гэж бид нар хувьдаа хараад байхгүй. Тэгэхээр одоо бидний энэ явуулж байгаа сургалтын сууснаар одоо зүгээр Facebook-ээр мөнгө олон гэдэг гарчтай боловч ер нь код бичихгүйгээр вебсайтыг яаж хийдгийг сурч авч байгаа. За энэ сошиал медиагийн үндсэн ойлголтыг ойлгоод авчиж байгаа. Контент гэж юу гэдгийг сурч байгаа. Хамгийн оюун юу байдаг гэхээр онлайн дээр энэ хүчин ингээд мэдээ бэлтгэл батайг сурчаас орчуулга гэдэг байхгүй юу. Нэг жил вебсайт ажилламарч англи хэлгүй байна. Нэг жил англи хэлний агсан түвшнээс дээш шатны мэдлэгтэй болдог. Бүр ингээд ярианы түвшинд ярьж чаддаг болдог байхгүй юу. Яг энэ ажил хийсний давуу тал нь. Тэгэхэд бид нар ерөн сургалтын төвүүд дээр бүр ингээд үгээр зүрх сэтгэлээ зориулаад сууж иж нэг жилд нэг дүнгийн дангаа ярьдаг болдог бол энэ ажлыг хийснээр өдөр тутамдаа хэрэглэгдэг энгийн яриа буюу энгийн англи хэлний хэрэгтэйний мэдлэг нь дээшээ болчихно, орчуулах чадвар нь нэмэгдчихдэг. За яг нэг ер нь ингээ энэ мэтчлэн олон софт скил сурч чаана тий. Photoshop дээр зураг яаж засах юм гээл. Тэгээ одоо үед ер нь вебсайтыг чинь заавал код бичээл ингэж чиг шаардлагагүй болсон. Ер нь аппликейшн хийхэд ч гэсэн заавал тийг шаардлагагүй болсон ш. Бид нар чинь анх өөрсдөө 2011 оноос бол яг одоо манай нөгөө ирээдүйн Miborny гэдэг компани байгаа шүү дээ. Бид эдээ хамт үүсгэн байгуулсан тийм ээ. Одоо харилцаатай. Анх өөрсдөө ингэ код бичдэг байсан байхгүй. Бид нар чинь жоохон хүүхдүүдээс юм чинь. Тэгээ өөрсдөө код бичдэг байж байгаа. Одоо болохоор өөрсдөө код бичгээ болчиход байгаа бид нар чинь. Яадаг гэхээр энэтхэг хүмүүсийг ажилуулдаг байхгүй юу? Энэтхэг гоё хямдхан байдаг. Тэгээ энэтхүүдийг цагийн $1.5-оор л цалинжуулцдаг. Тэгээ бид нар онлайнаар явуулчих шүү дээ. Бид нар прожект өгөн. За бид нар нэг ийм аппликейшн доороо нэг юм 4-5 дид функцтэй ийм юм хийлгэмээр байна. Тэгээд энэтхүүдийн нэг гоё юм нь яг заасан хугацаанд заавал өгдөг ажлыг. Тэгээд өдөрт 3 удаа тасалбартай тайлгнадаг байхгүй айгуу гоё. Монголчууд төхөөр ингээд алуу болчихно. Урдчилгаа мөнгө авна гэж ууралчаад урдчилгаа мөнгө авчаад тэгээ яг хугацаанд тулаад ирэнгүүт гинт гарч ирээ. За ахаа ороо эхэллээ гэдэг байхгүй. Тэгэхээр эн чинь бид нар монгол хүмүүс ажилуулахыг хүсэгүүдээ биш бизнес эрхлэгчдэд тулгараад байгаа асуудлаар нөгөө монгол хүмүүсийн гол нь хариуцлага гэдэг зүйл нь байхгүй болчиход байна л. Тийм болохоор зүгээр энэ дээр бас нөгөө нэг бид нар нөгөө нэг анхаарах ёстой зүйл гадаад хүмүүст маш бага зардлаар та нар хүссэн технологи хийлгүүлэх боломжтой. Тэгээ энэ маань энэ сургалттай энэ Facebook мөнгө болохтой юу холбоотой вэ гэхээр энэтхүүд ч одоо ер нь бол энэ энэтхэг Бангладеш энэ мэдчлэн хүмүүст ер нь энэ сошиал медиа дээр энэ болохгүй зүйлүүдийг их сайдаг байхгүй юу? Яг Facebook-с зөвшөөрөгдөөгүй ч гэсэн зарим нэг үүсэж байгаа асуудал байдаг. Тэгэхээр одоо жишээ нь нэг Fiverr гэдэг байдаг шүү дээ. Fiverr.com гэдэг байгаа тий. Би ийм хийж чадна $10 ингэж тийш ороод та нар асуудлуудыг ор дорн шийдэх боломжтой гэсэн үг шүү. За ерөнхийдөө нэг ийм байна. Тэгээ фрилансеруудыг л авна гэсэн үг байхгүй ажилуулаад. За. Өөр асуулт хариулт юм байна гоё. Одоо нээлттэй шүү дээ. Нээлттэй тий. Бас нөгөө энэ дээр би нэг тохиолгоо. За манайханд асуулт хараадах. За BLMD хамгийн хямд бөгөөд оюундаа хийсэн хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт байсан шүү. Цогтойгийн сургалт гэсэн байна. За тэгээд манай шав орж ирсэн. Бид нар ч одоо ардын багш болсон. Харин тийм ээ. Одоо энэ чинь төгсгсөн шав гэсэн чинь танхимынх юу нийлээд баг 2000 хүн төгсгсөн байлээ ш. Зөвхөн энэ Facebook monetize дээр. Тэгээд одоо нийт одоо би амжилттай гоё шавнараас жишээ татаж яриа. Гэтэ юуг нь хэлэхгүй би нэрийг яг хэлж болно дараа нь сайт хэлэхгүй. Сайтын хэлэхээр айгүй төвхтэй хүмүүс ороод нөгөө юуг сайтын дуурайгаад байдсан билээ. Айгүй төвхтэй. Тэгээ одоо манай хамгийн амжилттай шавнар гэх юм бол одоо яг өөрхий сайхан бүтэн хүн чинь болсон маа нэг яг гарын шав байдаг байхгүй юу? Тэгээ доор 3 дүүтэй төрсөн дүүтэй өөрөө одоо дөнгөж нэг 21 22 настай. Сарын $5,000 гэж байгаа тогтмол. Вау. Сарын $5,000 тогтмол гэдэг маа нэг юм шав. За дахиад сүүлд одоо төрсөн нөө шавнар гээд яг уу нийт төгсгсөн хүмүүсээс яг амжилтчилж байгаа бол 30% лээ яг зүгээр шалтгаар хэлгээд. Үлдсэн одоо 70% нь бол зүгээр өөр зүйлд мэдл зүгээр яг мэдлэг болгоод авчих хүмүүс байна, сонирхоод орж ирдэг. За зарим нь зүгээр тэр вебсайт код бичихгүйгээр сурах тэр ойлголтыг авдаг ч хүмүүс байна. Зарим нь бол зүгээр сэтгэл хөдлөл. Яг ингээд зоригтой бүр ингээд тууштай хийн гэж байгаа л хүн орж ирээрээ сураарэ. Зүгээр ингээд сэтгэл хөдлөлөөр орж байгаа л яах юм бэ? Тэр $50,000
өргөөрөө чихэр аваад эсвэл кофе одоо зөвлөд байгаа байхгүй зөвлөө. Ер нь дээр юм бэл. Тэгээ одоо нэг амжилттай шинээр ихэнх одоо эмэгтэй хүмүүс болцоо. Дандаа эмэгтэй. Гэртээ нэг хүүхд таардаг ээжүүд. Тэгээ нэг манай хулан гэдэг нэг шээ байгаа. Айгуулаг. Тэгээ бүр анхны нэг лайв биш нөгөө танхим ковид энтер гараагүй байхад коронавирус гараагүй байхад ч нэг офс дээр сургалтын танхим дээр хийж болдог байхад суусан нэг эмэгтэй бүсгүй байсан байхгүй. Тэр бол одоо алж байгаа юм лээ. Сард нэг 3,000 доллар тогтмол хийдэг. Веб код бичих сургалт байдгүй Миборныг. Үгүй Миборны код бичих сургалт бол байхгүй. Гэтэ яванда нэмэгдэх байх. Тэгээ би Миборгийн багш биш шүү. Хүмүүс намайг нөө Миборныгийн багш гэж бодод юм лээ. Би ч өөр тусдаа апдейт академи гэдэг байгаа шүү. За тэгээ бас нэг За тийм байна. Ингэж асуусан байна. Энтэг програм хийдэг хүмүүсийг програм хийдэг энтэг хүмүүсийг яаж болох вэ гэж асуусан байна. Гэдэг байгаа шүү дээ. FIVERR.com гэдэг сайт руу. Тэгээ тэндээс угаасаа code writing ч гэдэг юм хайгаад үзэхээр угаасаа бүр жум бумаараа гараад ирнэ. Эсвэл freelancer.com байна, upwork.com гэдэг зөндөө олон сайтууд байгаа. Гэтэ миний хувьд зөвлөхөд Fiverr дээр бол хамгийн хямдхан хүмүүс нэдэ. Яг энэтхэг нөгөө Пакистан, Бангладеш үү гэдэг байхгүй. Тэгээ гол нь нүүн дэлхийд тэргүүлж байгаа вебсайтууд чинь ажил гүйцэтгэж дууссаны дараа тэр хүмүүс төлбөрөөр шилжүүлдэг учраас скамдуулна гэсэн ойлголт байдаг байхгүй юу. За би ажлыг хүлээж авлаа сэтгэл ханамж боломжтой гэсэн үед шилжүүлнэ. Тэр болтол дундын дансанд тухайн платформ ч мөнгөний байршуулж скамдуулна гэсэн ойлголт бол угаасаа байхгүй. Тэгэхээр яг мэдчлэн юугаа шийдвэрлэх боломжтой гэсэн үг. Тийм байна. За тэгээд нэр одоо яг миний өөрийн нэг workshop зарлагдсан байгаа. 22-нд орно. Яг хөө тэрний мэдээллийг та яачихгүй комментэн дээр оруулчихгүй тийм. Нутгийн өөрийнх нь пэйж юу эдрийг энэ бүгдийг холбооцыг энэ би энэ лайвын дараа стримийн дараа оруулчих. За тэгээд веб код бичих байдгүй гэж байна. Энд асуусан тий сая. Тийм. Тэ асууж хариулт. За лайв хадгалах. Ер нь одоо агуулнаа. За ер нь одоо тэ нэг код бичээ. За яг үнэхээр нөө девелопер хөгжүүлэгч хүн болох гэж байгаа бол тэгээд өөрсдөө ухаад код бичгийг ер нь сурч болно шүү дээ. Одоо тэгээд үр дүнтэй контент хийх талаар хуваалцаач. За үр дүнтэй контент ер нь хийхэд тулд бөө юм болдог байхгүй. Бид нар жишээлх юм бол яг ингээ контентыг хийх даахнасаа бүр төлөвлөлт контент төлөвлөлт гэж зүйл юм л дээ. Хамгийн ихдээ санаагаа гаргана штэ. Ямар санаатай яг юу хийх гэж байгаа. За хүрэх сегментийн үед ямар бид нэр хэрэглэгчдэд хүрэх гээд байгаа зорилгоо гаргаа санаагаа гаргана. За санаа чин гарсны дараа storyboard-о зурдаг байхгүй юу? Одоо storyboard timeline. За энэ видео ийм планта ингэж авагдана, ийм газрууд ингээ даал гаргаад өчг гэсэн үг. Яг ингээ бөөн сүртэй юм болгож ингэж хийж ин гэхээр энэ дэр нөлөөлөл байгаа юм л та. Нөгөө нэг алдаа гарахгүй яг ажил дистаралийн дагуу хугацаанд л явна гэсэн үг. Бид нар хугацааны алдагдлалд орохгүй гэсэн үг. За тэгээ storyboard-о зурхад үед чинь ямар юу гарч ирдэг вэ гэхээр нөгөө background буюу хаана энэ зураг авалтууд хийгддэг. Ардталт нь юу ах юм бэ гэх мэтчлэн зүйлүүд нь гараад ирнэ. За тэгэл ерөн цацна. Гэтэ энэ social media-гаар ялангуяа Facebook дээр үр дүнтэй контент гэхээр одоо viral болох гэж байгаа контентыг яриад байгаа гэж ойлгоод байна. Тэгэхээр viral контентыг хийж гаргахын тулд анхаарах ёстой зүйл бол мэдээж байгаа. 5 минутаас дээш урттай бичлэг бол угаасаа хэрэглэгч 100 үздэггүй, эзэж үздэггүй Facebook дээр бол. Тэгээ Facebook дээр юу байгаа л та нөгөө нэг Facebook ч гэлгүй бүх төрлийн social media платформуд дээр catch 3 seconds rule буюу барьж авах ёстой 3 секундын дүрм гэж байдаг байхгүй. Энэ 3 секундын дүрм нь юу гэхээр хэрэглэгч ингээ скролтдаг тэ жишээ нэг уцаа ньюсфидээ скролтж жагаад хөөе байж байгааг буцаагаад хардаг. Яг тэрэн дээр анхаарал төвлөрж байгаа хугацаа нь 3 секунд байдаг. Тэгэхээр тэр 3 секундын хугацаанд л тухайн хэрэглэгчийн даалт ухамсарт нөлөөллийг үзүүлээд зан төлөвийг одоо юу гэдэг нь сонирхлын татаж чадах юм бол танай контент цаашаа борлуулалтаа хийх явчих юм буюу хүссэн үр дүндээ хүрээ явж гин гэсэн үг. Тэгэхээр тэр 3 секунд юу байх ёстой гэхээр тухайн бичлэгт орсон хамгийн онцлог буюу хайлайт хэсгүүдийг л хамгийн урд нэгээд өгч. Тэрний ард интро норн тэгээ видео бүтээр яв. Ингэж явуулсан контент бол хандлтыг сайн авна. Давхар engagement буюу одоо дотны харилцаа одоо орчуулгын хөвөлчтэй тийм. Яг нод амьд харилцаа дотны харилцааг сайн үүсгэждэг байхгүй. Тэгэхээр та бүхэн энэ дээр бас анхаарал хийх юм бол үр дүнтэй байхаа. Тэгээд ер нь энэ дээр анхаараарай. За сайн байна уу? Вебсайтыг WordPress гэх мэтчлэн код бичдэг платформ дээр хөгжүүлж болдог. Гэхдээ яаж Facebook дээр monetize хийгддэг юм бол Google AdSense Монгол хэл дэмждэг. Google бол угаасаа монгол хэл дэмждэггүй. За Facebook-ыг
WordPress дээр хөгжүүлээд холбохын тулд угаасаа нэг хит хитэн зүйлсүүд байгаа. Instant articles гэдэг ер нь бол зүйлтэй ерөөхдөө холботой. Facebook хуудастайгаа холбол тэгээд холболтуудаа хийж одоо юу гэдэг тохиргоонуудаа хийж monetization хийгддэг байхгүй юу? А тэгээ нэгсэн вебсайтыг чинь хандлагыг Facebook дотор нь ачаалуулдаг гэсэн үг. Танаа сая вебсайт руу үсэргэж оруулахгүйгээр Facebook өөрсдийнх нөгөө нэг хандлтаа тэр Facebook орчин дотроо л авч байршуулснараа тэр мэдээлэл донд тухайн буст хийж байгаа зар сурталчилгааг л таргетлал оруулаад байгаа л хэлбэр. А тэгээ яг бүр дэлгэрэнгүй тайлбарлана гэх юм бол ихч бит хоёрын цаг бол хүрэхгүй өнөөдөртэй чи бүр айгүй удаан амар их юм ярих болчихно. Тэгээ яг манай тэр апдейт систем руу ороод гарчгуудыг харчих. Угаасаа гарчгууд нь байгаа. Тэр өөрөө англи хэлний мэдлэг сайтай бол Google ухаад, YouTube ухаад сурчих. Хэрвээ цаг хугацаагаа товчлоод яг Монгол заавраар нь дагаж чимээр авах юм бол яг тэр хичээлийг аваад үзэж болно. Тэгээ юм хоёр сонголт байна тийм ээ. Та хэд өөрсдөө сурчиж болно, тийшээ ороод цаг хугацаагаа товчлоод үзэж болно гэсэн үг. Яа тийм ээ. За тэгээд ингээд цогтойгийн мэнд гаргасан энэ ном миний өмнө байж энэ би өөрөө л ерөнхийдөө уншсан. Гэтэ эндээс надад маш гоё таалагдсан үг нь юу юм бэ гэхээр өөрөө ч сая ярьжсэн тууштай байх ёстой тий цөхрөлтгүй байх ёстой гэд энэ дэр бас нэмээд бурхан хөдөлмөрч хүнд хайртай байдаг юм гэд энэ үг надад маш их таалагдсан байхгүй яг анх номыг харж байхад тэгээд одоо яг бидний яг ингээд сошиал дээр байгаа сошиал дээр ажиллаж байгаа хүмүүс ингээд хүмүүс дээр ирж байгаа ингээд хүмүүсийн хандлагыг ч юм ингээд ярилцаж үзээ байж хахад маш хурдан хугацаанд ашиг олоод маш хурдан хугацаанд амжилт бүтээхийг хүсдэг. Ер нь бол альва нэг зүйлийг бид нар маш тууштай тэгээд маш гоё сэтгэлээсээ чин сэтгэлээсээ өмнө сэтгэлээсээ үргэлж одоо байнгын хөдөлмөрлөж үр дүнд хүрдэг юм шүү. Сошиал дээр ч гэсэн та бүхэн одоо жишээлбэл манай цогтойгийн зохион байгуулдаг сургалт гэхэд бүр анхнаас нь эхлээд код бичихээс ахуулаад Facebook дээрээ яаж өөрийнхөө нэрийг үүсгэхээс ахуулаад тэр бүх процесс маань маш эмэг цэгцтэй дэс дараалалтай явсны үр дүнд дараагийн алхам руу буюу та яаж хэрхэн ашиг олж болох арга замаа боловсруулах гэх мэтлэнгийн маш олон процессыг дамжиж явдаг. Тэгэхээр ер нь бол та сошиал дээр тодорхой хэмжээгээр ашиг олъё, амжилтанд хүрье гэж бодож байгаа бол маш гоё тууштай эмэг цэгцтэй тэгээд зөв хүмүүс дээрээ очих хэвээр, зөв хүмүүсээс мэдлэг авах хэвээр гэж зөвлөмж. За тэгээд өнөөдрийн сэдв маань үндсэндээ бол сэдвийнхаа талаар жоохон дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. Одоо яг хэмээн нэг хүн асуусан байна те. Facebook ашиглаад интернетээр ажиллаж хэрхэн цалинжих вэ гэдэг. Сая бол товчнод дурдлаа. Тэгээд энэ дээр хөвчлэн мэрэгчлийн бус хүмүүс байгаа учраас арай илүү ойлгомжтой байдлаар товчхон хэлж боломж байна. Одоо жишээлбэл instant article эдэр гэхээр манай За окей. За би айгүй гоёор эхлээд хэдүүлээ дүл жишээ татаж яриа те. За Facebook дээр яагаад хэрэглэгчид төлбөртөө зар сурталчилгааг сонгодог нь бол тодорхой шүү дээ. За би чинь гутлын үйлдвэр хийсэн байлаа. За би гутал үйлдвэрлэлээ нөгөө гутлаа би яг миний хийсэн тэр арьсан гутлыг сонирхдаг хүмүүст хямд зардлаар маш богино хугацаанд хүргэхийн тулд би Facebook дээр $100 төлөөд миний гутлыг сурталчлаад өгөөч гэж би Facebook компанид гэсэн мөнгө төлдөг гэсэн үг. Facebook компани тэр $100-ыг яаж авдаг вэ гэхээр өөрөөсөө нэг тодорхой хэмжээний гэтээ бага хувийг авдаг. Тодорхой хэмжээний за 30% гэж жишээлбэл 30%-ыг аваад буюу $30-ыг аваад үлдсэн $70-ыг нь яадаг вэ гэхээр гуталтай холбоотой мэдээлэл бэлтгэдэг хүмүүс одоо чинь байж болно шүү дээ Facebook дээр те эрүүл амьдралын хэв маяг гэдэг ч юм уу. За ийм төрлийн мэдээлэл бэлтгээд түүнийг Facebook хуудас болон группээр дамжуулж түгээд хүмүүс байлаа гэж бодъё вебсайттай. За тэгвэл тэдгээр хүмүүсийн бэлтгэсэн мэдээлэл дундуур миний гутлын мэдээллийг оруулж чинь гэсэн. За чинь гутал зөв арчлах 7 арга гэдэг мэдээлэл дунд миний арьсан гутлын сурталчилгаа явагдаж байгаа юм бол үн цэнтэй хэрэглэгчийн тухайн сурталчилгааг үзэж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө нэг би нөгөө гутлаа сурталчилж байгаа үйлдвэрийн учраас надад аягүй гоё юм. Би бодит худалдаа авч ороод ирлээ. Нөгөө нэг тэр гутлын бэлтгээ түүнээсээ $1 цалин аваад сайт ажиллаж байгаа хүн нөгөө талдаа гоё юм. Давхар зуурчлалынхаа хөлсийг авч байгаа Facebook компани. Ингээ гурван талдаа win буюу энэ яг нөгөө triple win гэж ярьж байгаа байхгүй юу? Гурван талдаа яалагч гэдэг. Яг ийм л зарчмаар явдаг гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ энэ Facebook дээр ажиллаж мөнгө олохын юу гэхээр та блог ажиллуулна, эсвэл вебсайт ажиллуулна, Facebook хуудас ажиллуулна. Facebook хуудас бол вебсайт хооронд нь холбоно, дунд нь сонирхолтой мэдээлэл бэлтгэж хийж түгээн тэр бэлтгэсэн мэдээлэл дундуур чинь Facebook компани өөрсдийн төлбөртөө зар сурталчилгааг байршуулж байгаа. Ерөөсөө ийм л нэг зүйл юм. Айгу энгийнээр бол ийм зүйл. Яг гоо тэр instant articles, audience
network за тэгээ CPM айгүй олон өндөр томьёолтууд гарч ир мэдээж ингээд сонсохоор амар юм толгой иргэн боловч зүгээр яг өдөр тутамдаа хийгээд ирэхээр зүгээр л нэр томьёо. Одоо чинь бид нар Python гом гэж хүн болгол мэддэж шүү дээ. Geometry гэж хүн болгон мэдж байгаа. Яг энтэй адилхан зүгээр нэршлүүд л байгаа юм. Тэгээ энэ гол нь энийг хийгээд ирэхээр хэрэглэгчийн нөгөө үүднээс юу сайжирдаг, нөгөө ажиллаж байгаа хүнээс юу сайжирдаг гэхээр Facebook дээр зар сурталчилгааг юу яаж явуулвал ашигтай байдгийг хэд өдрийн хэдэн цагийн хэд өдөр хэдэн цаг хэрэглэгчид онлайн илүү идэвхтэй байдгийг насжилт нь юу гэдэг бүгдийг өөртөө мэдээд авчдаг байхгүй юу? За энэ хүн бас нэг юм асуусан байна те. Boost post хийхгүй дандаа live хийвэл page хаагддаг гэсэн байна. Дандаа live хийвэл page хаагдахгүй. Гэхдээ дандаа адстантай тэдэн групп руу share хийбий гэсэн пост хийвэл шууд хаагдана Facebook. Ягаад тэгэхээр үйлчлэгээний нөхцөл дээр нь хэд зар сурталчилгааны спам ихийг хоригддаг байхгүй Facebook дээр өөр дээр нь. За доор нь миний бодлоор Facebook-ийн monetize, Google AdSense-ийн monetize-ээс илүү боломжтой юм санагддаг юм. Зөвхөн монгол хэл дээр биш гадны орны зах зээл дээрээс мөнгө олох боломжийг та яг юу гэж харж байна гэнэ. За бид нар одоо яг энэ дээр ажиллаж байгаа. Монголоос гадаад контентыг гадагшаа гаргаж байгаа. Тэг яг хоо эхний ээлжинд бол нэг сүртэй бол ашиглаж чадахгүй. Сартаа ойролцоогоо нэг $5,000 орчим доллар болж байгаа. Яг энэ бол их мөнгө гэхдээ бидний гаргаж байгаа бодит зардалын хажууд бол яг балансаа бариад байгаа байхгүй. Гэхдээ одоо нөгөө та нарт бас энэ дэр зүгээр нэг гоё юм хэлмээр энэ зүгээр одоо юунд нь үзэл бодолт нь хийх гэж байгаа тэр нөгөө нэг одоо урам зоригт нь хэлэх нэг юм юу гэхээр жижиг улсаас том улс руу гарах боломжгүй гэж бодож байгаа л үгүй шүү. Тийм байхгүй дэлхийн автгаа болсон шүү дээ. Техник технологи хөгжсөн. Тэгээ ийм үед ч хатгаарсан юм та нар хийгээд үзтээ хамгийн гол нь зүрийн айгу амархан нэг трик зааж өгөөл тээ бид нар жишээлх юм бол дандаа Америкийн дагагчтай 400,000 орчим дагагчтай хуудсыг 1 сарын дотор гаргаж иржсэн байхгүй 460,000 дагагчтай яг 1 сарын дотор 0.1-тэй гаргаж иржсэн. Энийг яаж хийсэн бэхээр ерөөсөө бид нар $200 л зарцуулсан энд. Хэрэв худалдаж аваад айгу үнэтэй шүү дээ. $10,000 худалдаж авдаг ч юм уу тийм Америк ч өөрөө CPM буюу үнэлгээ өндөртэй улс болчихно. За тийг органик хандлт нэх болоод ирэхээр айгүй өндөр үнэтэй болчихно. Тэгэхээр $200 яаж гаргасан гэхээр бид нар англи хэл дээр нөгөө нэг хэрхэн яаж хийх үү гэдэг нөгөө have to video-нор гэдэг шүү дээ. За хэрхэн гард орох материалаар юм гэдэг видео контент бэлтгээд тэрийг яг нөгөө social media base дээр нь зориулаад тэгэл зүгээр бүүстэлцэн. Америкийг сонгоод USA сонгоод зөвхөн эмхтэй гэрте байдаг ээжүүд рүү тэгээ нөгөө нэг keyword зааж өгдөн штэ boost хийхдээ сонирхлын бүлгүүдийн таагалж байгаа л $200 boost хийсэн тухайн видео маань 20 хэдэн сая үзэлттэй болж исэн тийм видео байгаа маа. Яг туршилт хийж исэн. Тэгэл нэгэнт одоо нөгөө нэг тэр нөгөө community base буюу fan base гэж яриад дагагчдын өөрсдийн хүрээлийг бий болгоцсон байгаа үед бол та тэрэн дээрээ анхны үүсгэсэн тэр нөгөө нэг үйл ажиллагааны чиглэлээс хазаахгүйгээр мэдээлэл бэлтгээд оруулахад хүссэн үсээгүй үр дүн бидний өмнөөс яриад эхэлдэг байхгүй. Тэгээ би дахиад хүмүүст бас нэг урам зоригийн үдэс нэг юм хэлээ те. Та бас түрүү хэлсэн шүү дээ. Амар хэлбэр аргаар мөнгө олох гэсэн хүмүүс орж ирээд ингээд түрүүмс хилжил 70 орчим хувь ингээд юу нь бол олдгоогүй сэтгэл хөдлөл ордог гэх те. Бид нар ч гэсэн энэ Facebook-ээр Google-ээр монетайз хийхдээ нэг өдрийн дотор олоогүй шүү дээ. Тэгээд Facebook компани өөрөө нэг өдөрт байгуулагдаагүй. Тэгээ ер нь бол тэгэл та нарын $1,000 эхлэлч ихний 1 центээс л эхэлнэ. Тасралтгүй 13 жил энэ зүйлийг хийж гин. Тэгээд эхний 5 6 жилд нь дандаа scam вебсайтууд руу орсон. Тэгээд хуурамч руу ороод цаг заваад ими үрээл веб хостинг аваад сервер түрээслэл бөөн зардал гаргаад шантрах үе бол зөндөө байсан. Тэгэл өөрсдийнхөө нөгөө гадаад одоо чинь Сингапурт сурж байхдаа ажил хийж олсон лаптопоо энд ирж зараад подвал түрээслээд одоо яг 2010 онд Монголд энэ яг эхэлсэн түүхийг ярих гэж байна. Мөсийн 3 дугаар сургуулийн урд 10 метр квадрат ийм подвалын үр түрээсэлсэн. Нөгөөт нь ингээд нэг сагийн хоолоос нь ус мус тусалдаг дээр юм барилга. Тэгээд нөгөөт нь процессор дээр унаа шатаа дэлбээл. Тэгээд оромог аваад одоо манай ирээдүгээ найз байгаа шүү дээ. IC гэж яриад хүмүүс одоо ингээд инста ийм тийм гээд ирээдүй битээр чи оромог хоёрхан ширхэг оромогоор 24 цаг байдаг гэсэн байна. Тэгэл карантин суугаал оромогоо голоор нь хуваагаал. Тэгээд яагаад хүмүүс асуудаг та хоёр яагаад ингэ подволоор ингэж яваад хийсэн анхаас юм байгаагүй юм уу гэр бүлтэй болоогүй юм гэдэг бид нар ч айгүй том толгой төлсөн юм аа бас нөө их сургуульд анхчоод бидний өгсөн хүлээсэн зүйл биш санагдаад үгүй энэ их сургуульд би ийм сурах гэж ороогүй гарааны бизнес хийн хоёулаа гадаад байгаад үзсэн ирээдүйд хойд нөө Америкт Microsoft-ээр дадлага хийдэг байсан байхгүй юу миний бодлохоор Сингапурт сурдаг ус тэгээд Монголд ирчээд уулзаад гэрийнхэнтэйгээ муудалцаад эргэж хагасаа бантаад айжаас дээр жийж байгаа. Тэгэл тэр ч том толгойлол гараад явсан. Тэгээд 4 сар хоолгүй явж үтсэн. Тэгэл батгдаг байсан. Гол энэ дээр тууштай байсан баг. Хамгийн гол хэлэх гээд байгаа юм. Тууштай л байсан бид нэр. Ерөөсөө эндээсээ бууж өгөөгүй. Үнэхээр бидний зорж исэн, хүсэж исэн, сонирхож исэн зүйл юм байсан учраас тууштай ард нь гарна л гэж үзсэн. Тэгээд
бурхан яаж ч утсан хөдөлмөрчүнд угаас тайртай. Манай ээж байнга хэлдэг байсан. Миний хөө бурхан хөдөлмөрчүнд тайртай дээ шүү. Хичээ хин нэг хураагүй, мэтлээгүй, тэгээ хулгай хичээгүй бол чи хийж байгаа зүйлийг чи үр дүн нэг л өдөр чиний өмнөөс ирдэг болно гэсэн. Тэгэл ярьдаг юм байлээ. Тэгээ өнөөдөр ингээд нөх хүмүүс харахаар их л сайхан ингээд сард нэг 5-10 мянган доллар олчдаг, уртаа юм авчдаг гэж хүмүүс харагдаад байгаа боловч энэ бүх зүйлийн одоо энэ сүүлийн 3-4 жил их болчиход байгаа болохоос сүүлэх 7 жилийн аяллыг яривал бас амар байсан шүү дээ. Тэгэл комедиэл хотоод өвдөл анаас бүгэн өндөр үнэртэй л асуудлууд байсан байхгүй. За тийм байгаа шүү. Тэгэхээр та нар ч гэсэн бас тэрийг гоё зорилготой л ярьж байгаа. Яг бодит л бид нар кейс ярьж ин гэсэн үг шүү. Тиймээс бид нар зөв зүгээр байж байгаа л нэг өдөр нэг сургалт хичээл авч үзэл маргааш шууд болоогүй байхгүй юу. Тэгээ бас давхар зүгээр энэ үзэж байгаа хүмүүст одоо энэ бол яг үзэж байгаа хүмүүс маш үнцэнтэй яг өөрсдийнхөө оюунд үнэхээр хөрөнгө оруулалт хий гэсэн үнцэнтэй хүмүүс нь бичиж байгаа комментээс шууд мэдэгдэж байна л та. Тэгэхээр бас өөр хэлмээр байгаа зүйл нь юу гэхээр димийн сүлжээд гэдэг юм уу тийм зүйлд битгий дахиад brain wash хийлгэрээ. Тэгээд ерөн тэр forex руу нээх их ороод дими байдаг шүү гэж хэлмээр байна. Яг уу санхүү эдийн засгийн чиглэлээр сургуулаа төгссөн, санхүүгийн шинжээж, за брокер дилер хийж үтсэн бол яг уу тэр юуны үнэт цаасны зах зээл дээр ер нь бол хөрөнгөний бирж дээр арилжаа дээр хийхэд бол зүгээр. Тиймээс зүгээр ямар ч эдийн засгийн сүл ойлголтгүй хүн бол харанхуй тийшээ ороод сигнал авч мөнгө олно гэж яг хүмүүс яриад байгаа юм л та. Нөгөө нэг лаглаг одоо ийм трейд хийдэг буюу 8 айдаг хүмүүсийн өгж байгаа мэдээлэл авна гэж байгаа. Тэр бол нэг тийм ашигтай бол байдаггүй. Мөнгө олоод байгаа боловч эргээд харахаар балансаа барьцсан байдаг байхгүй. Тэгэхээр маш зөв ашигтай зүйлд хөрөнгө оруулалтыг л ерөөсөө хийгэрэй л гэж хүсмээр байна. Тэгээд та хэд өөрсдөө гол нь англи хэлтэй бол заавал энэ сургалтанд суух шаардлага байхгүй. YouTube гэж сайхан багш байна. Google гэж одоо ном бол ертөнцийг харах цонх мөн байсан бол Google бол дэлхийг хавтгааруулж байгаа гүүр мөн болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр та нар Google-тэй нөхрөл тэгээ YouTube ч угаасаа Google-ийн видео хэлбэр эдгэртэй нөхрөл soft skill-үүдээ сайжруул одоо амар нөө яг хичээл орж байгаа юм шиг бол авчлаа нөө захирал тушаах би яг хичээл орохыг ингэ авчихдаг. Тэг гэж шууд хатуу юхтаа хэлээ авчдаг. Тэгээ гол нь бас нөгөө нэг хүмүүс захиж хэлмээр байгаа зүйл нь юу гэхээр хүмүүс ингэдэг байхгүй энэ болохгүй байна гэдээ орж ирдэг. Багшаа эн чинь ерөөсөө болохгүй байна л гэж орж ирдэг. Тэгээд ийм хүмүүст би хариултыг өгдөггүй байхгүй юу? Болохгүй байна гэж орж ирсэн л дөө. Багшаа энийг яах вэ гэж асууж ирсэн хүнд бол би хариултыг өгдөг. Болохгүй байна гэж орж ирж байгаа хүнд бол чи өөрөө болохгүй байна гэж би хайчдаг байхгүй юу? Ягаад тэгэхээр тэр хүн айгүй өнгөцхөө ингээ яаруу хандаад байгаа. Айгүй юм урт хугацааны гоё аялалд гарах гэж 1000 км аялах гэж нэг эвдэрхий хагарсан ундаг дугуйна гарах гэдэг үнэнд бол тийм зөвлөгөө нөгөө тимээ тэр хүн чинь уг нь ороод үсгээр зүгээр нүдэн дээр нь байгаад байгаа байхгүй чинь яг энэ дээр дарна уу гэд хичээл нүдэн дээр байхад болохгүй байна гэж орж ирчээд наа чин биш юм уу гэхээр өө яна анзаараагүй шүү гэдэг. Тэгэхээр альва юм тийм яаруу санд руу хандаад бол тимээ маш уул суурьтай бүр зоригтой ханд тэгээд жижиг ажил байсан ч гэсэн тэнийг яг төслийн хүрээнд авч үзэх хэрэгтэй гэж би хичээл дээр ярьдаг л та. Тэгээ ер нь жижиг ямар ч асуудлыг яг төсөл шиг авч үз төлөвлөгөө гарга. За тэгээд задаргаагийн гарга, ажил үргийн хуваарлтуудын хий ганцаараа ажиллах байсан ч гэсэн томьёолыг гаргах гэдэг байгаа шүү дээ. Одоо энэ Facebook дээр ажиллахад би хичээл дээр ордог сэтвээс чинь ярил л та нэг юм. Одоо нэг бүтэц зохион байгуулалт гаргаж байдаг байхгүй. За эхнийх нь болохоор мэдээлэл бэлтгэгч гэж байгаа. За энэ ингээд нэг ажлын орон тоо. За багийн бүрэлдэхүүн мэдээлэл бэлтгэгч байгаа. За дараагийнх нь болохоор мэдээллийн зураг янзлдаг буюу график дизайн хэсэг байгаа. За тэгэхээр нэг юм хэсэг салчиж байгаа. За үүний дараа юу гэхээр мэдээллийг түгээгч гэж байгаа. За ямар хуудас Facebook хуудасуудаар дамжуулж энэ мэдээллийг түгээх ингээд хамгийн сүүлд нь болохоор аналитик буюу одоо үр дүнг статистик дээр ажилладаг хүн байгаа. Аналист тийм. Ингээд үндсэн дөрвөн хэсэг шат дараалтаагаар явхаар таны оруулж байгаа тэр одоо хэрэгцээд мэдээллийг үзэж байгаа хэрэглэгчтэй нь те за эрүүл мэндийн зөвлөгөөг манай мэдээллийг нийт 15-аас 35 насны эмэгтэй хүмүүс зохиолон үзэж байна. За тэр нь 7 хоног бүрийн 4 дахь өдрийн 2-оос оройн 10 цаг хүртэл илүү түлхүү орд юм байна гэд. Яг эн чинь болохоор аналитик нь болчихж байгаа. Тэгээд нөгөө нэг бүх зүйлүүдийг ингээд янз янзаар одоо юу гэдгийг салгачлаад өгөөд яг энэ нөгөө нэг маршрутын дагуу бүтэц зохион байгуулалтаа сайн явах юм бол өдөрт одоо нөгөө илүү туршлагатай болоод явчих юм бол өдөрт ерөөсөө 2хан цагийг зарцуулаад бүтэн 24 цагийн таны ажил чинь таны оролцоогүй явж байгаа гэсэн үг байхгүй. Энэ дээр юу гэхээр сайн бизнес бол миний оролцоогүй явж л явах хэвээр. Та нар оролцоог үсэн ч тэр бизнес өөрийгөө аваад явж л явах хэвээр. Яг үүнтэй адилхан зарчмаар явах хэвээр гэсэн үг шүү. За дропшиппинг хийх гээ төлбөр тооцоогоо сайн шийдэж чадахгүй нь борлуулалт хийчээ мөнгө авах гэхээр олон дамжлагын хялбар шийдэл санал болгооч гэж байна. За окей. Дропшиппинг хийж байгаа бол төлбөрийн асуудал дээр юу шүү? Одоо
яг гоё мэдээ гэх юм бол Монголд PayPal-ыг татаж болдог болох гээд яригдчихэж байгаа мөлий. Ер нь бол PayPal хэрвээ чи Монгол руу мөнгө татдаг боломж нь нэгдчих юм бол ер нь бол амар болох гээд байгаа. За хэрвээ PayPal биш өөрөө юу сонголт гэх юм бол Swift дээр юучих банк дээр очиж гэрээ хийгээд Swift Gateway-гээ гаргуулчихдээ. За ер нь худалдаа хөгжлийн банк, голомт хаан банк гурвал гаргаж байгаа да. Тэр гуравтай харьцаад ер нь бол тэр шийдлийг хийх боломжтой. Бусад бол мөнгөний юунууд бол ер нь толгоноос аваад хайцсан дээртэй яг банкны өөрийнх нь нөгөө гейтвейг гаргаад долларын нөгөө нэг картаар холбоо шилжилт хийлгэж тэндээс чи 15 биш 7% банк гүйлгээний шимтгэл гэж авна. Биш 15 долларын гүйлгээний шимтгэл 7%-ийг улс аваад банк 5% гээд ямар ч 12% татвар төлнө нөгөө мөнгөс. Тэгээд дээр нь гүйлгээ болгоно 7 долларын шимтгэлээ төлөө өндөр зардал гарчдаг. Тэгэхээр эсвэл Америкт байдаг хүнээр American Express-ийн гаргуул захиалга хийлгээд PayPal-тон тэр Америкт байдаг өөрийнхөө итгэмжлэгдсэн хүнийх нь American Express-ийн PayPal-тон холбоод PayPal-ын болохоор нөгөө нэг withdrawal settings гэж байдаг шүү дээ. Автомат шилжүүлэх горим. Тэрийг нь өөрийнх нь дотоодын долларын Visa карт болчихгүй. Тэгэх юм бол ер нь боломжтой байх. Тэгээ dropshipping бол бас гоё штэ. Манай яг Mibon-ийн хичээл дээр анх бид нар оролцоод ч ер нь байд. Ер нь dropshipping гоё шүү гэдэг. Айгу юутэй. Цаг хугацаас их шаарддаг тийм зүйл байгаа. Та нэг иймэрхүү асуулт хариулж авлаа тий. Тийм за маш гоё байсан байх гэж найдаж байна да. Гоё ойлгомжтой сонирхолтой яг багш хүндэг байна. Гоё ярьж байна. За тэгээд үндсэндээ бид нар лайв эхлээд 40 болж ийн гэсгээд миний саналаар бол нэг 10 минутын дараа өндөрлөх бодолтой байна. Ер нь одоо цогтой чиний бодлоор дараагийн ковидын дараагийн технологи бизнесийн чиг хандлага ер нь хаашаа чиглэх гэж байна? Хүмүүс ер нь яг ямар бэлтгэл байдаг ч юу? Цаашдаа хүмүүст яг энэ сошиал дахин дээр ямар ур чадруудыг илүү төлөхийг эзэмшиж юун дээр илүү суралцвал дээр байна гэж зөвлөмөө. Та бүр яг нэг юу гэдгүүлээ. Зүнчиг асуулт тавилаа шүү дээ. Ягаад зүнчиг гэхээр ирээдүйн бид хоёр чинь Монголоос Facebook-ийн аль бисны девелопер гэж авдсан шүү дээ. Яг бүр ажилтны нөгөө нэг статустай байдаг байхгүй. Тэгээд энэ дотор яг олон хүмүүс байгаа л та Монголоос яг тийм ирээдүйн өөр хүмүүс байгаа Монгол. Гол нь нөгөө яг Монголд суурин Facebook-тай холбоотой байгаа нэг 5 6 хүн байдаг байхгүй. Тэгээд бид хоёр сая нөгөө Facebook conference цуустай нөгөө C-Asia гэж яриадсан шүү дээ. Аз номхон 7 орнуудын нөгөө ийм үзүүлэлт байдаг. Айгуу гоё нөгөө тоо баримтуудыг мэдээд байгаа нөгөө Facebook conference гэж хийдэг байхгүй. Сая тэгээ бид нар яг нөгөө Zoom meeting нэг сарын өмнө хийсэн байхгүй. Сарын өмнө хуралдаад тэн дээр яг энэ асуудал хөндөгдсөн байхгүй. Одоо энэ коронавирусын дараахын дэлхийн технологи одоо болон бизнесийн чиг хандлага яах вэ гэдэг. Тэгээ энэ дээр болохоор одоо тэртээ дөрвөө баг бүх хүмүүст мэдэгдэж байгаа хэрэг. Тэгээ хатуу үйл орны дэглэм шилжгээд бүх юм одоо ингээд хаагдлаач. Тэгэхэд хүнсийг хүртэл ингээд тээвэрлэлээр хүргэж эхэлж шít. Тэгээ энэ дээр нөгөө нэг дээр хэдэн жил өмнө лээ 7 8 жил өмнө нэг онлайн дэлгүүр, онлайн хүнсний дэлгүүр нэгдсэн санаж байна. Бозоолооч илүү, зозоолооч илүүтэй нэгдээ давхурж исэн тий. Тэр бол цаг үеэ олоогүй эртэж одоо нөгөө зүйл байсан л та одоо чойномгоо жишээ нь цаг үе олж дурггүй гэдэг шиг бизнесээ тухайд нь олоогүйтэй адилхан. Тэгэхээр ер нь угаасаа энэ технологи асар уртцтай хөгжиж байгаа. Одоо бүр технологийн хөгжил ингээ секунд дойл бүрээр явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ирээдүйд угаасаа бүх юм тодорхойлцсон. Технологи цөөртэй бизнес л үлдэнэ. Одоо нөгөө түргэн олонны газруудад ажиллаж байгаа зөөгч байха болно. Одоо энэ чинь айл 12 жилийн өмнө 2008 онд Японд хамгийн анхны роботын self service-ийн үйлчилгээ гараад эхэлсэн те хүргэлттэй. За логистик тээврийн үйлчилгээ жишээлх юм бол өөрөө автоматар одоо инфраредыг иргэд ашигладаг болж эхлэв шүү дээ. Нэг пейжер те дээр үед пейжер байсан бол одоо пейжер ч арай өөр хэрэглээ захиалга авдаг, өгдөг, мэддэг үйлчилгээ болж эхэлж байна. За тэгээ дроноор хүргэлт хийгээд эхэлчихлээ шүү. Тэгэхээр ер нь одоо энэ бидний энэ хэрэгцээ шаардлага, энэ цаг үеийн хэрэгцээ шаардлага нь өөрсдөө ямар болоод бизнесийн орчин яаж хувьсаад байна гэхээр ерөөсөө технологи суурь, цэвэрлэл технологи суурь. Бид нар энэ технологитойгоо ойрхон байх хэвээр. Технологи дотроо энэ сошиал медиа чи ерөөсөө номер 1 болчиход байна шүү дээ. Одоо нөх хуучин цагийн мундаг маркетерууд одоо байлаа шүү дээ. Одоо жишээлх юм бол хамгийн мундаг маркетер гэх юм бол Playboy нөгөө нэг өвгөн байлаа шүү дээ. Өөрхий одоо яг байхгүй ч гэсэн тэр өвгөн маш мундаг маркетер байсан. Энэ fashion industry буюу загварын үйлдвэрлэлийн салбартаа хамгийн шилдэг одоо тэр маркетер байсан хүн өнгөрөхөөс нэг жилийн өмнө өгсөн ярилцлагатай хэлжсэн чинь за миний мэддэг байсан дэлхий дээр тэр бум хувцс борлуулдаг байсан тэр маркетингийн арга барил одоо байха болчихжээ. Зүгээр 13 настай хүүхэд орж ирээд өөрийнхөө цохиосон аппликейшнийг хитэн дотроо бүүстлээд миний борлуулалтыг цөм цохиод байна гэдэг өөрөө бүр яг нэг байх болохоос өмнө ярьжсэн шүү. Тэгэхээр яг
Энэ жишээ маань одоо бодит болсон. Одоо тэгээ энэний хамгийн энгийн чинь нөгөө нэг монголчууд санамсаргүй худалдаа авалт хийдэг хүмүүс аахгүй юу? Санамсаргүй худалдаа авалт сэтгэлийн хөдөлгөөний худалдаа авалт хийдэг. Хизээч яг зорж худалдаа авалт хийдэг маш бага. Бүр ингээд тооцоолоо зорж худалдаа авалт хийдүүс маш бага. Санамсаргүй худалдаа авалт яаж явагддаг гэхээр томоохон дэлгүүр рүү ордог. За мөнгөтэй болсон үедээ. За гэр бүлээ дагуулад орно. Тэгээ юм харж авч байгаад өө энэ ч гоё юм уу? Энэ ч гоё юм уу? Өө харин энэ хямдарсан гэж тэр хямдарсан гэж их мэдчлээ авалт хийдэг те. Тэгээ худалдаа авалт хийгээд нөгөөх нь тэгэхээр өөртөө хэрэгцээ байсан ч юм уу хүү ч юм уу мэддэггүй. За их сарын коронавирусаараа хөл хороод дотоод тэгэхээр үйлчлэгээний гац байгууллагуудыг амаа хугацааны төвүүдийг төрүүлээд хаагаад эхэлж байгаа. Тэгэхээр эдгээр бизнесүүд амиа авч гарахын тулд хүргэлтийн систем шилжихээс өөр аргагүй. Одоо логистикийн асуудлууд шийдвэрлэж яригдаж эхэлж байгаа. За тэгвэл сурталчилгааны нөгөө нэг гол цөм нь юу юм гэхээр гэртээ байгаа хүн болгоо одоо сошиал медиаг ашиглах нэгсчээд байгаа. Ерөөсөө маш өндөр болчихж байгаа хувь. Тэр мэдээж сошиал медиагаар дамжуулж тэр хүн өөрийнхөө бизнесийг өөрийнхөө үйлчлэгийг дамжуулна шүү дээ. Багш хүн байж болж байна. Одоо бүр нэг сонирхолтой юм олсон л доо. Facebook юу лээ 50,000 төгрөгөөр ном уншиж өгнө гэдэг би нэг тийм юу зар бүр яг баталгаатай тийм зар өчигдөр олж уншичаа бүр инээд хүрчээсэн байхгүй. Яана манай бүр ламнаа маань хүртэл одоо ингэ бизнес нь байхгүй болоо дандаа нь орлогоо болоод ирэнгүүт татвар төлдөггүй улсууд маань юу лөө татагдаж эхэлж сошиал медиа руу хүссэн үсэг орж ирж байна. Шашин гэдэг зүйл чинь уг нь хамгийн ангид зүйл байдаг байхад шашин өөрөө бизнесээ өгөө сошиал медиа руу орж ийна гэдэг чинь энэ интернет захим сүлжээ технологи суурьтай зүйл маань хэр их үн цэнтэй вэ гэдэг л тодорхой. Одоо тэгээд коронавирус үед одоо айгүй онцгүй мэт боловч бидэд айгүй гоё байгаа даа л та яг үннийг хэлгээд. Уг жоох онцгой байгаа юм. Яагаад гоё гэхээр хүн болгоны нэг Facebook сошиал медиад өнгөрүүлж байгаа цаг их болоод хэрэглэгч олон болоод ирэхээр бидний олж байгаа орлого чинь нэмэгдэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ дэлхийд дээр одоо Монгол дээр жишээ нь эдийн засгийн хямралн болно ард түмэн өмнө бужигнуу одоо энэ ажлыг хийдэг хүмүүст ямар ч хамааралгүй хараад бас болчихж байгаа байхгүй. Дотоод эдийн засгийн хямрал хинт чамаагүй доллар өсч байгаа юм бол энэ ч нэмэгдээл орж ирж байна. Гол нь доллараар салинжаад орж байгаа учраас ашигтай. Тэгээ яг ийм болохоор энэ хүмүүст юу зөвлөх вэхээр цаавал хүн болгон математик бол галбгүйтэй адилхан хүн болгон фэйсбүүкээр мөнгө бол галбгүй. Гэхдээ хүн болгон сошиалж яг мэддэг байх хэрэгтэй. Хүссэн хүсээгүй. Одоо нэг өдөр л хаалгач тогшоод орж ирэх байсан бол одоо бидний хаалга тогшиж шít. Чи сошиал медиаг ойлгоо гэд. Одоо тэгэл манай 50 60 та эгчнэр хүртэл тэгэл хүссэн үсэйг сурж эхэлж байгаа байхгүй. Энэ яг юу байсан бол ингэдийн тэгдийн гэд. Тэгэхээр одоо энэ сошиал медиад нас хизээж өрөөд шүү. Битгий өөрсдөө голоорой. Одоо яг хоо амжилттай ч гэж хэлэх нь ашиг хамгийн хөгшин шав байгаа л та. Одоо нэг 63 ч энэ 63 дөрөвтэй 2 3 хүүхэдтэй. Тийм нэг имээ байгаа. Тэгээ сардаа нэг $200 ичдэг имээдэг байхгүй. Тэр имээ юу ямар мэдээлэл бэлтгэж түгээж яаж хийдэг гэхээр өөрхөн юу хийд юм бэлээ. Уламжлалт юм аа л хийдэг нөгөө. Одоо жишээ нөгөө нэг 7 би нэг мэдээнүүд нь уншсан чинь ийм мэдээ байгаа. Яг баяжтай цаг хэдэн цаг уух юм бол ядаргаа гардаг бай. За нөгөө нэг ямар чихэр өвсийг яаж яах вэ? Яг нөгөө нэг юм адны уламжлалт үеэс нөгөө нэг шилжиж ирсэн уламжлалт юмнуудыг оруулалт юм. Өөрөө санаал дэрийг найруулж бичээл. Тэгээ өөр тэр $200 гэдэг чинь амар их мөнгө байхгүй юу? Ер нь бол бодоод үзэхэд нэрээ Монголын бараг л дундаж цалин төхөн шүү. Ер нь бол төхөөд очиж чинь. Бараг 600 мянга төгсөж өгчөж байгаа. Тэгэхээр тэр хүн өөрийгөө голохгүй тийм хүн хийж чадаад манайхны нэг сонь сэтгэхгүй юм л та. Би угаас хийж чадахгүй, энэ ч угаасаа хэцүү. Эсвэл интернетэд байдаг хүмүүсийг яах гэж ингэж хуурч идэг гэдэг ч юм. Ийм хандлагатай усуд байгаа даа ш. Тэгэхээр бид нар ерөөсөө хамгийн эхлээд хандлагаа л өөрчлөлмөр юм те. Хүлийн зөвшөөрөл зурмаар энэ. Жишээ нь бид нар бол биднээс мундаг хүн байх юм бол хүлийн зөвшөөрөөд хүндэлтэй дөрөвнийг. Юу ч мэдэхгүй жиж том ярьдаг хүмүүсийг бол бид нар тоохгүй штэ. За угаасаа нохоцчлээ тэгээд хуцсан нохоо болгоно чулаа шидэдэг бол тэнэж тэдрэг бол хэрэгтэй. Тэгэхээр та нарын ч үзэж байгаа хүмүүсийн бизнес муулж байгаа хүмүүс ах юм бол зүгээр л орхичих. Тэд нар муулгаад баярлал яваад гэж хэлмээр байна. Ер нь бол тийм байна. Хоёулынхаа яриаст амар гоё дэлхийлээ тий. Ярьж явж байгаа. Өстө гоё сонирхолтой болж энэ хүмүүс ч гэсэн бас сонирхолтой ах шиг байна. Тэгээд үндсэндээ бол хүмүүсийн асуулт байна уу? Нэг ганц хоёр асуулт байвал хариулчаад тэгээд өнөөдрийнхөө ярилцлагыг дуусгая. Тэгээ ярилцлагын дараа би энэ групп дээрээ холбогдох линкүүдийг нь сургалтын мэдээлэлд тавьчих. Үнэхээр гоё сонирхолтой ярилцлага боллоо. Тэгээд миний хувьд бас өөрөө бодож байгаа нэг бодлол яг энэ
ярилцлага эхлэхийн өмнөхөн яг Монголд байгаа энэ мундаг залуучуудаа тэдний мэдлэгийг түгээх тэд нартэйгээ танилцах хүсч мөрөөдж байгаа зүйлийг нь бас өөрөө би чинь бас яг яах вүлээ гэдэг дээрээ дүүцүүлж бодох, эргэцүүлэх ийм гоё боломжуудыг хуваалцахын тулд ингээд өнөөдөр цогтоогоор эхэлж байгаа. Тэгээд цогтоодоо миний бас хүслийг хүлээж авсан маш их баярлалаа. Тэгээд миний өөрийн бас сонирхож ирсэн гол гоё сэдвүүд бас хөндөж байна. Ялангуяа ингээд бид нар сошиал дээр бүгдээрээ байгаа боловч хүн болгон өөрийнхөө яг судалж мэдсэн чиглэлээ бариад ингээд тэрийг мэрэгшээд явцдаг. Тэгээд цогтоогийн хувьд бас надад маш гоё үн цэнтэй мэдээллүүдийг өглөө ойлгохгүйсэн бас нэг юмыг тодорхой болгож өглөө маш их баярлалаа. Тэгээд энэ оройг үчиг одоо бид нартай гоё өөрийнхөө мэдсэн сурсан зүйлсийнхаа зах зохиос хаваалцсан баярлалаа. Тэгээ үргэлжлүүлээд холбогдохыг хүсэж байгаа бол цогтоогийнхоо өөрийнх нь пэйж болон одоо академийн пэйжэнд холбогдороо. Тэгээ сургалтууд нь мэдээж тавигдсан байна. За асуулт байна уу, нэг хараадахыг тий. Тэгээ сургалтын линкийг оруулж өгч болох уу? За тэр угаасаа та оруулчин тий. За асуултууд хоёул хариулсан юм шиг байна дөө. За. Одоохондоо асуулт байхгүй л ах шиг байна тий. Баярлалаа гэж байна. Лайва хадгалах уу гэж байна. За тэгээд энэ чөлөөтэй ярилцлагыг цогтоогийн ярилцлагаар үгээр дуусгачих тийх үү? За хамгийн сүүлчийн юу нэ асуулт ороод ирсэн байна. Хүмүүсийн хамгийн сонирхол татсан видео контентыг хэрхэн хийдэг вэ? Сүүлийн асуулт. За окей. Хэрвээ таны хийж байгаа контент богино хугацаанд маш олон хэрэглэгчийн анхаарлыг татахыг хүсэж байгаа бол ер нь Монгол интернет хэрэглэж ер нь Монгол хүмүүс юунд дуртай вэ гэдгийг л судлаад үзье одоо бүгдээрээ. За тэгэхээр монголчууд ховч ивент их дуртай. Хамгийн их хандлт авдаг сэдв ховч ив шар мэдээнд айгүй дуртай. За тэрний дараа улс төрийн скандалд маш их дуртай. Одоо бас их хандлт авдаг бүгд л улс төрч баг. За тэрний дараагийн нэг чухал сэдв нь бол дэлхийд даяар угаас алдартай сэдв байдаг. Миний хувьд энийг би та бүхэн зөвлөмөр нь юу гэхээр social experiment гэдээ байгаа. Энэ юу гэхээр нийгэмд гадуур хүмүүсийн дунд ингээд туршилтын видео байдаг гэсэн үг байхгүй юу? Нэг одоо ингээд жүжигчтэй за тэр хүн яваад ямар нэгэн туршилт хийгээд гол нь тэрийг хөндлөнгөөс хажууд нь байгаа яг нийгэмд байгаа хүмүүс үзээд хараад ямар реакшн үзүүлж байгаа бичлэгүүд. Ер нь үзүүлэх тиймэрхүү бичлэгүүд контентууд маш их хандлтыг авч чаддаг. Тэгээ манай бас нэг шав байгаа Бата Осон гэдэг та нар ороод үзээр яг миний одоо бэлтгэж байгаа гарын өгт. За бичлэгүүдийн Facebook дээр нэг сая 500 мянган үздэг, сая үзэлттэй байдаг, 60 мянган реакшн, 60 мянган лайк авдаг, 40 мянган лайк авдаг. Сүүлийн үед маш хурдцтай гарч ирсэн Бата Осон гэх манай нэг шав байгаа. Та нар ороод бичлэгийг харахаар ер нь яг миний саний ярьсан тэр видеоны хариулт нь бол байж байгаа. Тэгээ би ч гэсэн өөрөө бас хамтран ажилладаг байгууллагуудаа бид нар бас хийдэг байсан бохгүй юмрхүү яг social team одоо viral видеонуудыг. Тэгээ та бүхэн ч гэсэн яг ингээд энэ дэр тулгуурлаад хийгээд үзээрэй. Гол нь энэ төрлийн viral болгож байгаа видеонд авах хамгийн нөгөө нэг том дав энийг яг бизнестэйгээ уялдуулах гэхээр нийгмийн хариуцлага гэдэг одоо байгууллага болон байдаг сэдв байдаг шүү дээ. Нийгмийн хариуцлагыг хүмүүсийн толгоонд нь чиглээд, оюунд нь чиглэсэн л зүйлтэй холбож ийм одоо social experiment видео хийх юм бол нийгэм тухайн байгууллагыг харах хандлага нүд нь эерэг болоод ирнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг та нар ингэж хийчих юм бол арай илүү гоё, илүү түлхүү болоод өгчих бах. Тэгээд ярилцлагынхаа төгсгөл хэлэх үг гэх юм бол тууштай зоригтой байгаараа хизээж битгий бууж өгөөрэй. Тэгээд тэр бум долларын хэлж ихний нэг центээс ч эхлэн штэ. Тэгэж л нэг центээс те 1000 км аялал нэг алхмаас эхэлдэг гэдэг те. Бид нар болохоор энийг дандаа нөгөө тэр бум долларын аялал чинь нэг центээс гэж ярьдаг. Айгуу гоё. Ягаад тэр нөгөө интернетээр фэйсбүүкээр ажиллаад мөнгө олохоор хамгийн эхлээд 1 цент оол гэдэг байхгүй бид нар. Хамгийн эхлээд та нар ихний 1 цент олоод үзчихээ. Тэгээ хамгийн эхлээд 1 цент олохдоо тэр хүн ямар хэцүү байв гэж боддог. Тэгээд анхныхын $100-ыг дансанд нь ороод ирсний дараа ёо авч болдсон байж тэгээд хэдхэн сарын дараа сарын $1000 олохдоо нөгөөхөө мартчихдаг байхгүй. Тийм болохоор энэ ихний 1 центийн аяллыг хизэж мартаарай л гэдэг юу мессежийг өгөөд байгаа. Тийм. За тэгээд бас ийм гоё ярилцлагасан танд бас баярлалаа. Ингээ гоё яг зорилтод хүмүүст нь хэрэгцээд мэдээллийг бас хоёулаа багч гэсэн үг чадсан байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн таны контентууд за тэгээд
гоё зориг одоо шулуудаа хийж байгаа дээр ажил төслүүд нь амжилт хүсье. Тэгээд энэ группийн гишүүдэд ч гэсэн бүгдэнд нь амжилт хүсье. Ард царганаа сайн угаа дархлаагаа дэмжиж болж өгвөл нэмтэглээд ирүүл байгаарай манайхаа. За баярлалаа. Энэ үчиг хамтдаа өнгөрөөсөн та бүхэндээ баярлалаа. Тэгээд сайхан амарцгаарай. Баярлалаа. За баярлалаа цагтаа. За баярлалаа манайхаа. За баярлалаа. Сайхан амарцгаарай. За.